Чиглэлийг нь мэдэхгүй галт хэрэг. Өдөр бүр би нэг замаараа ирж буцдаг юм. Замд минь таарлах олон хүмүүс, бас олон үйл явдал. Заримдаа энэ замаасаа уйдан өөр замаар явна. Тойруу, хол, эсвэл бартаатай. Зарим нь бүр илүү дөтж байв. Шинэхэн нээсэн зам маань их л удалгүй хуучирч, дахин явсан ахаад л нөгөө уйдгартай ч юм болно. Хажуугаар өнгөрөх уйдгартай, баяртай, том жижиг, хөгшин залуу олон хүмүүстэй таарна. Зарим нь ч намайг таньдаг болно. Ихэнхдээ олон тааралдаад ирэхээр нэрээ мэдэлцээгүй байж л эртний танил шиг инээмсэглэн толгой тохиод өнгөрцгөн. Гэхдээ бүгд биш л дээ. Түүн дотор муухай аштай яргаар хүмүүс ч бас байна. Өдөр бүр өнөөх царайг харахаас залхмаар тийм л онцгой хүмүүс ч олны дунд байдаг байлаа. Хаагуурч явсан би нэг л галт тэрэгний зогсоолын хажуугаар заавал явж таардаг байв. Эхэндээ би тэр зогсоолыг байдгийг ч анзаарлгүй олон өнгөрсөн юм. Нэг өдөр тэр зогсоол өөрийн ирэхгүй анхаарал татаж би ор хаалга руу харин зогсов. Өмнө нь нүдэнд тусаагүйч хідэн мэддэг байсан тэр зогсоолыг хэсэгхэн зур харж зогссон юм. Зогсоолын барилгын үүдний хэсгийн өмнө хашаалан хаасан тасалбар уншуулан явган орох жижиг хаалт хийсэн байв. Тэрхүү хаалтнаас цааш хэсэг алхаад зогсоолын төв хаалга харагдана. Зогсоолын барилга руу орох том хаалга. Галт тэрэг ирж явж байгаа нь харагдахгүй. Гаднаа хаяггүй, явах чиглэл, галт тэрэгний дугаар тодорхойгүй. Хаяг самбарч үгүй. Онцгой гойд хийцгүй тэгсэн мөртлөө уучраагүй. Цэвэрхэн бас даруухан нэг өртөө. Цаг намайг яаруулан удаан сааталгүй би цааш замаа хөглөө. Түүнээс хойш би дахиад л тэр зогсоолыг бараг мартсан байв. Нүдний минь буланд тийш орох хүн сонин санагдах хүртэл би тэр зогсоолыг дахин анзаараагүй байлаа. Миний урдуур маш гонигтай харцсан гөрсөн юм. Итгэлгүйхэн алхах тэр хүн галт тэрэгний зогсоол руу харц салгалгүй ширтэн алхана. Галт тэрэгний зогсоол тэр хүнийг ховсдсон мэт өрлөвгөө татаж байгаа юм шиг. Юунаас жилүү тэр харц, гониг, өрөвдөлтөй төрх. Энгийн нэг даруухан хувцалсан тэр залуу хайчих гэж байгаа юм бол тоо. Би зогсон түүний араас харж байв. Нөгөө залуу зогсоолын ор хаалтанд тулж зогсоод эргэж нэг харав. Яагаад ч би түүнийг явуулмааргүй санагдсан боловч би юу гэж дуудахаа яахаа мэдэхгүй гацсан байлаа. Хол байсан ч би түүний уйлж байгааг мэдсэн юм. Сэтгэлдээ магадгүй төсөөллөөрөө би түүний нулимс газрыг нь даган урсаж байгааг харсан юм. Тэр эргэж хараад ор хаалтыг өсрөн давхад хаа нэгтээс зогсоолын хамгаалагч нар түүн рүү чиглэнгүй. Тэрээр зүгтэн-гүйсээр зогсоол руу орох хаалгыг татангүйн ороход хаалга ард нь хаагдаж хамгаалагч нар наан нь тулаад зогсов. Тэд араас нь орсонгүй. Тасалбаргүй зорчигч хэдийн зогсоол руу орсон болохоор магадгүй тэд түүнийг явуулж чаддаг л бололтой. Би зогсоол дотроос түүнийг бариад гаргаад ирэх байх гэж зогсоолын хаалгыг онгоохыг хүлээн зогсов. Олон хүн тэр хаалгаар орох боловч нэг ч хүн буцаж гарч ирсэнгүй. Дахиад л цагтаа баригдан би өөрийн замаараа байн эргэн харсаар цааш явлаа. Маргааш нь тэр зогсоолын барилга руу яаран очсон юм. Тийшээ орж байгаа хүмүүс хаашаа явж байгаа юм бол? Жаахан хүү ганцаараа зогсоолын хаалтыг онгоохыг хүлээн зогсоно. Хамгаалагч хүү дээр хурж ирэхэд хүү түүний царай өөд ширтэв. Хамгаалагч хүүг хараад хаалтыг онгойлгож өгөөд эргэн алхан явав. Хүү хаалтыг өнгөрөн хаалга руу дөхөхөд түүний араас нэг эмэгтэй уйлан дуудсаар гуйн ирлээ. Хаалтанд тулан хүүгээ буцаж ирэхийг гуйн дуудсаар хүү эргэж харан ээж рүүгээ даллаад яваад өгөв. Би тэр ээжийг араас нь орохгүй үлдэж байгааг харсаар цааш явлаа.
Заримдаа тэр өртөөн дээр баяр болдог байв. Аз жаргалтайгаар нэгнийгээ үдэн гаргаж байгаа хүмүүсийг харна. Салж ядсан ч инээмсэглэн явж байгаа аав хүн. Хаалтны цаана гарахад буцах замгүй болж байгаа тэдгээр хүмүүсийг харахад гунигтай ч юм шиг. Миний цаг хизээч надад тэр зогсоолтоор удах боломж олгодоггүй байсан юм. Секундын зүүнний чимээ хурдл гэж яаруулж байгаа мэт жаахан саатахад л улам чанга цохилдог байв. Би зогсоолыг удаан ажиглаж чадалгүй өөрийн замаараа хурдлан алхана. Би нэг өдөр тэр зогсоолын хажуугаар өнгөрсөндөө харамсаж билээ. Зогсоолын хамгаалагч нар залуухан бүсгүйг хүчээр өртөөрөө авч орж байв. Тэр ингэртэй нэлхүүрээ тэгэрсэн байсан юм. Түүнийг явуулахгүй гэж бүсгүйн аав ээж хоёр нь бололтой хамгаалагч нартай чадлаараа үзэлцэж охиноо салгаж авах гэж хичээж байв. Харин тэр хамгаалагч нар илүү хүчтэй байсан юм. Ингэртэй тэрсэн өрийг нь салгаж ээж аавд нь тэрвүүлж үлдээгээд тэр бүсгүйг цааш аван хаалгаар оруулсан юм да. Би тэр өдрөөс хойш тэр зогсоолыг мартахыг хүссэн. Дахиж хажуугаар нь өнгөрөхдөө харахгүй байх гэж хичээн газар руу ширтэн алхаахаа хурцсгаад бушуухан өнгөрөн оддог болов. Анзаарахгүй хичээх тусам тэр зогсоол дээрх зорчигч нарын гунигтай бас аимшигтай үйл явдал ихсэх мэт харагдах боллоо. Хоёр эрэгтэй хоорондоо маргалтан хаалтны наахан зогсож байв. Маргаан улам ширүүсч нэг эрен нөгөөгөө хүчтэй зохиход унахта хаалтыг даван унсан эрэгтэй сандран босож хаалтыг онгойлгон буцаан гарах гэж сандрав. Түлхэн унгаасан эрэгтэй ч гинт ухаар нь түүнийг буцааж хаалтан дээгүүр давуулах гэж татхад хамгаалагч нар хэдийн ард нь ирчихсэн унсан эрийг буцааж татан цааш хаалга руу жирэн явлаа. Сандарсан хоёроор бие биерүүгээ зүтгэсэн ч наан нь үлдсэн нь хаалтыг давж зүрхлэхгүй харин нөгөө нь чирүүлсээр зогсоолын хаалга руу орлоо. Тэр л үед анх хаалтыг даван хамгаалагч нараас зүгтэн байж орж байсан залууг сонсон юм. Чухамдаа хаашаа явдаг, хаана аваачдаг галт хэрэг эндээс хөдөлдөг болоод ийм их гуниг энд байдаг юм бол доо. Дахиад л ойлгох юм ээ. Өдөр бүр өнгөрөхдөө би өмнөх баяр баясгал, тайтгарал бас ухаарлыг биш зөвхөн гуниг хардаг болов. Бачууран байж хажуугаар нь өнгөрөхдөө би зүгтмаар болдог байв. Гэтэл нэг өдөр маш тайван хаалга руу зүглэх гунийг харлаа. Гав ганцаараа байсан ч түнд жаахан ч гунийг байсангүй. Бас тэр огтхон ч эргэж харсангүй. Тэр амандаа дуу аялж байв. Тэр намуухан аялах уу, эргэн тойрон дуграх бүх чимээг даван надад сонсогдож байлаа. Тайтгарал, баясал мэдрүүлсэн аяыг амандаа аялан зөөлөн гიშгэлэн явах тэр хүнээс зөвхөн аз жаргал амар амгалан мэдрэгдэж байв. Тэр зогсоол руу орох хүн болгон түн шиг гэрэлтээсэ гэсэн хүсэл өөрийн ирэхгүй төрөв. Миний цаг зогсолтгүй дуугарч зам зуур саатахад цагийн зөв чанга цохилно. Би галт тэрэгний зогсоолын хажуугаар ахин удаан саатгаа болсон юм. Өдөр ирэх тусам зогсоол улам анзаарахтаа болж би ч сатаарлгүй өөрийн замаараа явсаар цагаа дахин чанга зогтлуулж сандрагаагүй. Нэг л өдөр би өөрийн замаар нэмсэглэн явж байхад цаг минь зогсон. Тэр үед би зогсоолын урд ирсэн байна. Орох тасалбар минь цохилгоо болсон цаг минь болж би онцох мэт өнөөх хүртөөний том хаалга руу орон аялалд гарна. Харин тэр үед би эргэж харалгүй инээмсэглсэн хിവэр орохыг хүсэж байна. Намааг үдэх хүмүүс ад жаргалтайгаар баяртай гэж далалхыг хармаар байна.